За тэгэхээр евро доллар дээр бол нэг ийм зураглалаар гисэн хэдүүлээ 4 цаг руу шилжүүлээд тарах юм бол нэг ийм энд бол liquidity амжчихсан. Тэгээд доош унаад нэг чок маяг үлгээж гисэн. Тэгээд ер нь бол ханш ийшээ ирж магадгүй харагдаад байгаа байхгүй энэ. Одоо бидний харах юм бол 50 level-с доор ууз. Энд бол high үсчихсэн, энд low үсчихсэн. Тэгээд Fibonacci-гийн төлийг энд татаад үзэхээр яг 50-ын доор бол яг энэ imbalanced order block харагдаж байгаа. Тэгэхээр бол ер нь бол ханш ийшээ ирэх боломжтой. Гэхдээ imbalance дээр бол нөхчөөд заавал одоо order block дээр ирэхгүй өсчих болдог шүү дээ, тийм. Тэгэхээр тэрийг бас сайн харгалзаж үзэх ёстой. За одоо бол евро доллар ял ингэж харагдаж байна. Тэгээд эндээс бол бас уналт орж ирэх магадaltaй гэж хараад байгаа. Яагаад гэх юм бол энэ 4 цагийн сонирхлын цэг дээр ирчихсэн. Тэгэхээр энэ дээр бол order flow дагаад одоо эндээс уналт бол орж ирэх боломжтой гэж харж байгаа. Яагаад гэх юм бол энэ 15 минут руу шилжүүлээд харах юм бол энд бол яг 4 цагийн сонирхлын цэг дээр ирээд тэгээд энд бол харах юм бол market structure shift буюу одоо бидний мэдхээр чок болол үүсчихсэн. За тэгээд энд бол харах юм бол яг сонирхлын цэг дээр бол ирчихсэн байгаас. Тэгэхээр эндээс бол ер нь бол short ороход бол буруутахгүй. Эндээс бол short харахад буруутахгүй. Гэхдээ бол зүгээр 15 минут дээр бол арилждаг хүмүүс бол эндээс ингээд short орчиж болно л доо. Яг 15 минут хараад энэ хүртэл ч юм уу те. Гэхдээ нэг санах зүйл нь бол энэ хүртэл ч юм уу те ингээд харж болно. Одоо бол яг 15 минутын order block-ыг бол шалгаж штэ те. Гэхдээ нэг санах зүйл нь бол бидний бас нэг эсрэг байж болох. Одоо энэ дэр бол жишээ нь одоо pullback-ийн төгсгөл байж болох байхгүй. Одоо энэ 50 level-с бол доош ороод ирчихсэн штэ те. 50 level-с доош ороод ирчихсэн учраас одоо ер нь бол өсөх тийшээ хандж штэ те. Яагаад гэх юм бол энэ 50 level-с ингээд доош ороод ирчихсэн те. Imbalance-ыг бол ингээд нөхчихсөн. Заавал бүтэн нөхөх албагүй шүү дээ. Энэ order block дээр заавал ирэх албагүй. Гэхдээ бол imbalance-ыг нөхчихсөн нэгсэндөө ямар үн дээр байгаа вэ? Бацын хараа. Одоо ямар үн дээр ирээд өсч ийн гэхээр discount үн дээр байгаа үрээд одоо реакцлаад өсч байгаа болохоор эндээс short орох нь жоохон том цагаар бол эрсдэлтэй. Гэхдээ 15 минут болон одоо 4 цагийн сонирхлын цэгийг хараад үзэх юм бол бид нар эндээс бол short бол орж болно гэсэн үг. Тэгээд 1 минут руу одоо шилжүүлээд тарах юм бол те. Энд бол бас энд бол чок үсчихсэн те. Энд бол чок үсчихсэн. Энд бол чок үсчихсэн. Тэгээд энэ бол юунаас реакцлсан гэхээр энэ чок үсчээд бидний яг юуны сонирхлын цэг бол энэ шүү дээ. Яг сонирхлын цэг энэ гэж үздэг шүү дээ. Тэгэхээр энд нэг эндээс ирвээ одоо 15 минут 1 минутынхаа баталгаагаа аваад орох юм бол эндээс ч юм уу те short орох бас боломжтой. Гэхдээ энд бол бас imbalance дээр бол ирээд нөхөө дунж байгаа харагдаж байна те. Тэгэхээр энд бол энийг одоо жишээ нь liquidity болгож ашиглаад ч юм уу те. Энэ дээр ханш бол ирээд унах магадaltaй. Гэхдээ би энд бол оролт хийхгүй. Гэхдээ ер нь бол та нарт өнөөдөр бол би арилжахгүй. Гэхдээ та нарт бол ийм idea байж болно. Гэхдээ та нар би арилж гэж байгаа юм шиг энэ бол зүгээр trading idea санаа шүү заяа. Тэгэхээр эндээс реакцлаад ч юм уу те яах юм бол бас арилжаанд орох боломжтой. Эндээс харах юм бол гэхдээ том цагаар бол бид нарт жоохон харах юм бол discount үн рүү одоо ороод ирчихсэн учраас бас жоохон эрсдэлтэй гэж хараад байгаа. Тэгэхээр миний хувьд бас энэ дээр бол жоохон азсан жаа хараад байгаамаа. Тэгэхээр энд бол харах юм бол энд бас liquidity бас доор нарагдаж байна те. Тэгэхээр эндээс одоо оролт хийх ч юм уу те 15 минут дээр энэ дээр жишээ нь ингээд энэ сонирхлын цэг дээр ийм одоо оролт хийлээ гэж бодоход ч юм уу ер нь та нар одоо
break even point ихний одоо юун дээр тавьсан ч байж болно л доо. Тавьчих болно. Одоо энэ дэр жишээ нь энийг сэтэллээ гэж бодоход одоо юу гэдгийг энийг сэтэллээ гэж бодоход шууд break even тавих ч юм уу те. Тэгээ арилжаараа ямар ч эрсдэлгүй болгох жишээ нь боломжтой. Гэхдээ энд одоо 15 минутаар харах юм бол энд ямар нэгэн inducement байхгүй байгааг ажиглаж байгааз бас миний бас жоохон эргэлзээд байгаа юм нь болохоор энэ inducement байхгүй дарах юм бол энд ямар нэгэн голд нь бол liquidity хамалт бол энэ дунд үгүйсээг одоо би өмнөх хичээлдэр бол та нарт үзсэн шүү дээ. Range дотор байгаа liquidity байх юм бол энэ сонирхлын цэг бол маш өндөр магадaltaй болох байсан. Гэхдээ харамсалтай нь энд бол 15 минут дээр бол range дотор liquidity байгаагүй. Тэгэхээр бас жоохон эрсдэлтэй. Тэгэхээр энэ дээр бас жоохон маш сайн ажиглаж анзаарч харахгүй бол болохгүй. Гэхдээ бол ер нь арилжаа харах юм бол short одоо харах нөхцөл бол харагдаж байна. Гэхдээ том цагаараа бол биднэрт бол discount үн дээр ирээд реакцлж байгаа гэдгийг санаарай. Дээрс нь imbalance-ыг бол нөхөд реакцлж байгаа гэдгийг санаарай. Залуусаа. Тэгээ ер нь бол евро долларын ханш бол ийм байна. За. Тэгэхээр юу заах гэдэг нь гэхээр та нарт би одоо яг одоо арилжааны одоо та нар тэмдэглэл хөтэлдэг хүмүүс ирэх байна. Яг тогтмол ч юм уу те. Арилжааны тэмдэглэл хөтэлдэг хүмүүс байна уу? Байна. За хэн байна? Агад юм да. Очроо. Сайн байна. Арилжааны одоо тэмдэглэл хөтлөнө гэдэг бол бас маш чухал. Миний хувьд бол ер нь тогтмол бол тэмдэглэл хөтэлдэг байсан. Одоо сүүлийн гэж жоохон яачаад байгаа. Гэхдээ одоо эргээд хөтлөнө гэж бодож байгаа. Тэгэхээр ер нь арилжааны тэмдэглэл хөтэлдэг байхад бол би маш их сайжирсан санагдсан. Арилжааны тэмдэглэл хөтлөхөөр яадаг вэ гэхээр одоо арилжаа ингээд та нар орсон арилжааныхаа шалтгааныг ингээд бичээд тэгээд яг ямар баталгаа авч орж ийн гэхээр та нар тэр одоо арилжаанаас гадуурх арилжаанд бол орохгүй байх магадлал өндөр гэхгүй юу? Нэгсэндээ та нар бол нэгсэндээ одоо арилжааны одоо дүрэн биш үү? Та нарт бол тухайн арилжааны дүрэн байгаа. Тэгээд тэр дүрмээс гадуурх арилжааг бол хийхгүй болчихно гэсэн үг. За эндээс харах юм бол хартаа яг саяны хэлсэн цэг дээрээ унаж байна. Хартаа. Саяны хэлсэн order block дээрээ унжаад энэ дээр short орсон бол ийм арилжаанд орох боломжтой байсан байна. Гэтэ хэлсэн би бол яг энэ арилжаанд бол орохгүй байгаа. Гэтэ саяны хэлсэн сонирхлын цэг дээр бол ирээд унж байна те. Тэгээд ер нь бол одоо харах юм бол хэдэн хувьтай явж байна. Аль хэдийн бол 1% бол өссөн унтсан байна те. Stop loss-ос бол хэдэн хувьтай явж байна. За бараг 2% хийх бас боломжтой байсан. Одоо энэ мэдээч доош харна шүү дээ те. Гэхдээ stop break even point буюу одоо юу цэгийг бол энд арчих болно гэсэн үг. Тэгээ том цагаараа болвол те. Том цагаараа бол жоохон эсрэг байгаа да. Бас inducement байхгүй болохоор бас жоохон миний арилжааны дүрмээс бол жоохон гажаад байгаа учраас би энэ арилжаанд бол ороогүй. Гэхдээ бол ийм боломж байна гэдээ би та нарт сая хэлсэн те. За. Тэгэхээр арилжааны юу хөтлөн гэхээр арилжааны одоо тэмдэглэл хөтлөн гэдэг маань бол яагаад чухал байдаг вэ гэхээр нэгдүгürt бол та нар тэр одоо арилжаанаас гадуурх арилжааг бол хийхгүй гэсэн үг. Хэрвээ арилжааны дүрмээ хөтөлчөөд одоо ийм шалтгааны улмаас би энэ арилжаанд орж байгаа шүү гэд өмнө хөтөлчөөд одоо тухайн арилжаанд орж ивэл шүү дээ те. Хоёрдугаарт бол та нар одоо яаж ч одоо за магадлал багтай арилжаанд бол орох. За энд бол бараг stop loss зогсож байгаа шүү те. Хэрвээ орсон бол тэнд бол энэ эрсдэлтэй байгааз 15 минут дээр энэ range liquidity байхгүй болохоор ингээд магадлал багтаа учраас би бол ингээ ороог.
Тэгэхээр ийм одоо магадлал одоо жишээ нь би энийг бол одоо төлөвлөсөн баггүй. Одоо in range liquidity үүсэх учраас би энэ арилжаанд одоо чинь орохгүй магадлал багтай гэдэг одоо үнжиж штэ тий. Энэ шиг одоо та нар одоо магадлал их болон магадлал багтай арилжааг бол ялгаж сурах хэрэгтэй. Тэрэнд чинь бол юу туслах уу гэхээр арилжааны тэмдэглэл хөтлөх. Дээрэс нь одоо баталгаануудаа авч одоо арилжах тий. Тэгэхээр энэ дээр бол 4 цаг дээр жишээ нь дискаунт үн дээр бол ингээд ирээд өсөж байгаа реакцлж байгаа учраас бол ер нь бол моментум бол маш хүчтэй байгаа шүү дээ тий. Тэгээд ер нь бол арилжааны одоо тэмдэглэл хөтлөхдөө бол та нар юу харгалзаж үзэх үү гэхээр та нар эхлээд арилжааны дүрмтэй байх хэрэгтэй. Тэр дүрмт чинь юу орж ийн гэхээр нэгдүгээрт бол risk management буюу нэг арилжаанд одоо хэдэн хувийг одоо эрсдэхтэй тэр одоо зүйл орж байна. Хоёрдугаарт бол одоо баталгаанууд ч орж байна. Ийм баталгаанууд одоо бүрдсэн цагт л би одоо арилжаанд орно гэсэн одоо баталгаа байх хэрэгтэй. Тэгээд тэрийг хэрвээ зөрчихгүйгээр risk management-д мөрдөөд стратеги мөрдөөд те. Тэгээ бас сэтгэл зүйн одоо сэтгэл зүгээ бас удирдаад явах боломжтой. Ер нь бол сэтгэл зүй гэдэг зүйл сэтгэл зүй дээр ерөнхийдөө та нар одоо сэтгэл зүйн одоо асуудлууд одоо арилжж байхад сэтгэл зүйн одоо асуудлууд гардаг шүү дээ, тэ. Арилжаанаас айц ч юм уу. Арилжаанд бол орчоод одоо ашиг хүрхцэг хүртлээс одоо барьж чадахгүй, тэ. Дунд нь байхад хаачих үед тэгэл шууд арилжаан дараа нь одоо ашиг хүрхцэг дээр нэг мэгдэхэд хүрцэн байдаг. Тэгэл тэрэнд бол шаналаад ч юм уу, тэ. Барьж идэг үж гэл дараа нь одоо ашиг авах цэг дээр ирцэн байхад шунаад ч юм уу, тэ. Одоо ашиг авах цэгийг ингээ холдуулаад яваад идэг унчих байх гэх. Тэнгүүд шууд нөгөө төнөсч өсдөг ч юм уу, тэ. Тийм тохиолдлууд бол маш их гардаг штэ. Тэнгүүд тэр асуудлууд чинь юунаас балаад гараад байгаа юм бэ гэхээр ерөөсөө л одоо арилжааны тэмдэглэл хөтөлбөргүй арилжааны одоо дүрм байхгүй шинж. Тэгэхээр арилжааны дүрмтэй хүн болвол би ерөөсөө энэ одоо нөхцөл бүрдсэн цагт л би арилжаанд орно гэсэн дүрмтэй байдаг байхгүй. Тэгэхээр арилжааны дүрмийг одоо яаж үүсгэх юм бэ гэж та нар асууж магадгүй. Тэгэхээр арилжааны дүрм үүсгэхийн тулд та нар эхлээд одоо өөрсдийнхөө одоо ямар арилжаа чинь гэдгийг эхлээд тодорхойлох хэрэгтэй. Ер нь бол одоо та нарт бол ийм системтэй одоо стратеги бол байна шүү дээ, тэ. Системт модель бол байна, харагдаж байна. Тэгэнгүүт системт моделийн одоо давуу тал нэг юм бол ийм нөхцөл бүрдсэн цагт л одоо орно, тэ. Одоо энд бол энэ range liquidity бол үүсэх учраас би ороогүй. Тэгэхэд ер нь бол ийм дүрм одоо үүсэх хэрэгтэй байхгүй та нар. Одоо ийм өөрсдийн гэсэн одоо энэ магадлалтай одоо back test хийгээд back test-н дээр бол одоо би ийм нөхцөл бүтсэн цагт л одоо арилжаанд орно гэдэг ч юм уу, те. Ийм одоо шаардлагуудыг хангасан байж ш би арилжаанд орно гэсэн тийм төлөвлөгөөтэй орох хэрэгтэй. Арилжаанд орохоос өмнө төлөвлөгөөтэй орох хэрэгтэй. Тэгэнгүүтээ та нар тийм л арилжааг одоо орно. Тийм л арилжаанд орно. Тэрнээс гадуур арилжаанд орох юм бол яах вөхөр та нарын одоо сэтгэл зүйн асуудал учраад байна. Арилжааныхаа дүрмээс гадна одоо арилжаанд орчих шүү дээ. Одоо нэгсэндээ risk management-ийн одоо одоо нэмээд тавьчихдаг ч юм уу, те. Одоо хувь одоо нэг арилжаанд эрсдэх эрсдлээ нэмээд тавьчих ч юм уу, те. Тэнгүүд чинь одоо удаан барьж чадахгүй, те. Take profit энд байлаа гэж бодоход энэ дунд нь хаагаад тэнгүүд шууд ингээ унцдаг ч юм уу, те. Тийм одоо асуудлууд гарч ирдэг. Тэнгүүд та нар 1% одоо эрснэ гэсэн арилжааны төлөвлөгөөтэй байх юм бол 1% дээр орох юм бол энд ирэхэд бол та нар энд хэлбэлцэхэд бол ерөөсөө айх юм байхгүй шүү дээ. Та нар ягаад бол 1% эрсдсэн стоп лосс боллоо гэхэд би 1% алдна гэдгийг мэдж байгаа. Та нар тэр эрслээ өөрөө хүлээч гэсэн. Угаасаа анхандаа арилжаанд орохдоо угаасаа
ерөөс эрслээ мэдж байгаа учраас та нар ерөөсөө хүн мэдхгүй зүйлээсээ л айдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр би энэ арилжаа стоп лосс зөхөд одоо хэтрүүлээд орсон байна шүү дээ. Тэр риск менежмент хийхгүй хэдэн үе алдахч мэдхгүй болохоор хүн ер нь uncertainty буюу одоо мэдхгүй зүйлээсээ айдаг. Тийм учраас одоо энэ стоп лосс зөхөд би хэдэн доллар алдахаа мэдхгүй. Ер нь бол маш их доллар алдна гэдгийг мэдж байгаа. Гэхдээ яг хэдэн доллар алдахаа мэдхгүй те 1% ч юм уу 10% алдаж байгаа ч юм уу те тухайн арилжаанд. Энийгээ мэдхгүй байгаа тохиолдолд хүн яадаг вэ гэхээр хүн ер нь мэдхгүй зүйлээс л айдаг. Одоо хүн бол сүнснээс айдаг шүү дээ, тэ. Хүн ер нь сүнсний талаар мэдхгүй болохоор л сүнснээс айдаг байхгүй. Тийм учраас ерөөсөл их хэмжээний хувь эрсдэж байгаагаа та нар мэдээд авчих юм бол тэ. Өөрсдөө тэрийг хүлээн зөвшөөрөөд 1% дээр би эрслээ барина гэж шийдчихсэн бол та нар энэ дунд арилжааны чинь чиглэлд явж байгаад энд жоох өсгөд бол та нар айгаад эндээс гарахгүй байхгүй. Ойлгомжтой. Тэгэхээр ерөөсөө л арилжааны дүрм гэдэг бол ерөөсөө энэ. Арилжааны дүрмээ дагснаар бол ийм л давуу тал одоо үүсэн та нарт. Энээс гадна бол арилжааны одоо юунууд одоо арилжааны стратеги төлөвлөгөөнүүд. Одоо энд жишээ нь энэ range liquidity харж байна. Мөн энд бол 4 цагийн сонирхлын цэг байна те. 4 цагийн сонирхлын цэг дотор ч юм уу одоо энд бол жишээ нь бас 15 минутын сонирхлын цэг ч юм уу те. Энд одоо жишээ нь тэнгууд энд одоо liquidity хаш хэрвээ энийг сэтэллээ гэж бодоход энд байгаа liquidity-г хамаад тэгээд дахиад ингээд яах юм бол эндээс орох ч юм уу те. Ийм төлөвлөгөө байх хэрэгтэй. Эндээс одоо smart money trap буюу одоо ер нь бол smart money арилжаачд бол энд ихэнх нь орж байгаа шүү дээ. Тэгэхээр тэдний бас stop loss-ыг бас хамаад тэгснийхаа дараа ингэж манипуляц хийснийхаа дараа энэ дэр ингэж бас унах тохиолдол байдаг. Тэгэхээр энэ бол бас liquidity болж одоо ашиглах боломжтой гэсэн үг байна. Эндээс ч гэсэн унах одоо боломжтой л 4 цагийн сонирхлын цэг дээр ч гэсэн 15 минутын одоо чок хийч гэсэн. Тэгээд 15 минутын сонирхлын цэг дээр ч гэсэн байна шүү дээ, тэ. Тэнгүүд 1 минут руугаа шилжүүлээд харах юм бол энэ дээр бол бас liquidity хамлалт бол үүсчихсэн, тэ. Тэнгүүд эндээс ч юм уу одоо жишээ нь ингээ ороод stop loss-ыг энэ дээрх юм ч юм уу энэ дээр ч юм уу ингээ тавиад ингээд харах ч юм уу ингээд арилжааны ингээ төлөвлөгөөтэй байх хэрэгтэй байна та нар. Тэгээ ийм нөхцөл одоо бүрдсэн цагт би арилжаанд орно гэсэн дүрмтэй байх хэрэгтэй байна. Тэгээд та нар хэрвээ нэгэнт ингээ дүрмтэй болчих юм бол та нарт бол арилжаанд алдахад бол харамсаадах зүйл байхгүй. Дараа нь харамсаадах зүйл байхгүй. Би арилжааныхаа төлөвлөгөөний л дагуу одоо арилжаанд орсон. Тийм учраас надад ямар ч одоо айдас байхгүй гэсэн үг. Тэгэхээр арилжааны төлөвлөгөө гаргахын тулд та нар бас хэмжээний одоо юу хэрэгтэй та нарт. Одоо арилжааны стратеgiэд туршилсан одоо туршлага байх хэрэгтэй. Нэгсэндээ тэр туршлагыг юугаар хөрөмтлүүлэх вэ гэхээр back test гэд миний яриад байдаг. Та нар бол back test гэж мэдэх баг. Ер нь бол одоо ингээ ханшийн одоо өмнөх одоо хөдөлгөөнийг бол таамаглаж ярилцж байгааг хэлээд байгаа шүү дээ, тэ. Ингээд ч юм уу, тэ. Одоо та нар replay гэдэг модыг мэдэн шүү дээ, тэ. Энэгээр одоо арилжааныхаа стратегиудыг туршиж үзээд одоо миний заасан элементүүд дээр туршиж үзээд авах боломжтой. Одоо эндээс бол ингээд liquidity хамгаалалт одоо үүсчихсэн учраас уналт орж ир болно гэдэг одоо жишээ бас одоо миний бас нэг ашигладаг байсан стратеги л та. Тийм. Тэгэхээр одоо ийм одоо нөхцлүүд байна шүү дээ, тэ. Тэнгүүт одоо жишээ нь юу гэдгийг одоо эндээс stop loss-оо энд тавьж байгаа бол энэ 1% хийгэнгүүт break even тавих ч юм уу, тэ. Тийм одоо юунууд байх хэрэгтэй байхгүй юу? Одоо стратегийн одоо элементүүдтэй холиод тэгээд одоо харах хэрэгтэй байхгүй юу? Одоо нэгсэндээ бүх одоо одоо юуны элементүүдтэй холиод тэгээд өөрийн болгоод тэгээд арилжах юм бол тамарт илүү одоо наалдцтай нэгсэндээ арилжааны төлөвлөгөөнд чи илүү нийцнэ гэсэн үг. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа зүйл нь бол тэгэхээр та нар бол системт модель одоо суралцж байгаа учраас одоо яг
миний яг хэлээд байгаа 4 цаг дээр одоо эргэнгүүт ч юм уу те 4 цаг дээр ханш ингээд эргэлээ гэж бодоход 15 минут. Ер нь ямар одоо арилжаанд орж байгааг хамгийн их нь тодорхойл. Нэгдүгürt за би та нарт бичээд өгье л дээ. Би бас энэ дээр та нарт диаграм оруулна. Энэ хагасаа бүтэнсэн нэгт нь бол диаграм та нарт оруулж өгөн заяа. Тэгэхээр тэр бол илүү одоо юу болоод ирнэ. Та нарт илүү тодорхой болоод ирнэ. Тэгэхээр тэр нь юу гэдэг вэ гэхээр одоо та нарт бол би ингээд диаграмаар харуулчихна. Та нар одоо энэ нөхцөл бүрдсэн цагт энийг харна, энэ бүрдсэн цагт энийг харна гэж бүр ингээд айгу тодорхой болгоод өгнө. Тэгэхээр та нар бол эргээд ах юм байхгүй. За энэ бүрдчихлээ, энэ нөхцөл бүрдчихлээ тэгвэл юу харах вэ гэж одоо шууд тийг нь мэдчихэж болно гэсэн үг. За 5 минутын сонирхлын цаг дээр яг ирсэн мэт. За тэгэхээр та нар ер нь бол одоо тийм төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Тэгэхээр би тэр одоо жишээ нь төлөвлөгөөнөөс дуртаад харъя л да. Одоо эхлээд 4 цаг дээр бол бид нар structure хардаг шүү дээ. 4 цагийн structure. 4 цагийн structure хамгийн ихэнд харна. За тэгээд 4 цаг дээр structure доошоо байгаа юм уу те, down trend байгаа юм уу, up trend байгаа юм уу те, down байгаа юм уу, up байгаа юм уу гэдгээс шалтгаалаад хэрвээ одоо 4 цаг дээр хааш ингээд доошоо байх юм болов шүү дээ те. Доошоо байх юм бол бид нар 4 цаг дээр ингээд яхад хийчихсэн. яа мик контрагаарай залуус. Тэгэхээр 4 цаг дээр break of structure үүслэе гэж бодоход бид нар энэ дээр ямар арилжаа харах вэ? Тэр бол pullback арилжаа харна шүү дээ. За нэгнийх нь мик л дуурайдаг шиг байна. Сантрач. За тэгэхээр та нар бол одоо 4 цаг дээр break of structure явагдангууд бид нар 15 минутаар хараад те. 15 минутаар хараад тэгээд бид нар бол энэ pullback хөдөлгөөнийг барьдаг те. За тэгээд эндээс бол change of character явагдаад бид нар бол юуг бол хардаг. Импульс хөдөлгөөнийг бол барьдаг те. Энэ бол pullback арилжаатай. Тэгэхээр бид нар бол энэ дэр хааш бол энд нэгэн break of structure явагдсан цагт бол 4 цаг дээр break of structure явагдсан цагт бид нар pullback арилжаанд орж байгаа гэдэг мэддэг хэрэгтэй. Тэгэхээр эхлээд энэ арилжааг барих хэрэгтэй гэдгийг мэдчихэж байгаа тийм. Дараа нь энд бол change of character явагдангууд энэ хөдөлгөөнийг барих буюу pro trend буюу одоо трендийн дагуу арилжааг бол харна гэдгийг харах хэрэгтэй. Тэгэхээр энд бол 15 минут дээр болон 4 цагийн structure хоёр бол зэрэгцэж штэ тэ. Тийм учраас бид нар энэ хөдөлгөөнийг бол барина гэдгийг ойлгож байна. Энд бол бид нар 4 цагийн эсрэг pullback арилжаа. Мэдээч энэ арилжаанаас бол бага магадaltaй. Гэхдээ бол барих бол бүрэн бололцоотой. Хэрхэн барихыг бол та нарт би харуулсан те. Тэгээд 4 цаг дээр structure доошоо ирэхэд 15 минутаар бид нар chop ингээ хараад тэгээ pullback арилжааныг order flow дагаад те. Энэ order flow дагаад арилжчихдаг те. Order flow ингээ дагаад up order flow болгон дээр одоо range дээр ирэнгүүт нь баядаад range дээр ирэнгүүт нь баядаад тэгээд Fibonacci-гийн 50 level-ийг ингэж хараад тэгээд дээшээ ороод ирэнгүүт нь одоо ашиг аваад гардаг ч юм уу те. Тэг зэрэг маягаар бол гардаг. Тэгэхээр энэ бол болгон одоо арилжааны чинь дүүрэн багхгүй. Тэгэхээр энэ дүүрнүүдэд тодорхой болгохын тулд би бол та нарт бас тийм одоо flow chart маягийн зүйл одоо харуулна. Тэгэхээр тэр chart-н дээр бол би яг юу харсны дараа юу харах вэ гэдэг нь бол илүү та нарт тодорхой болоод ирнэ гэсэн үг.
За өөр асуулт байна уу залуусаа? Байна өрөөмөнд. За өрөөнд. Ийм асуух гэсэн нөгөө inducement гэдгийг ерөөд нь видео бичлэгийг үзсэн шүү дээ. Гэхдээ нэг жоохон яг юун дээр real юун дээр харагдахаар тайлбарлаж өгч болох уу? Болно. За тэгэхээр inducement гэдэг бол ерөөсөө л одоо ханш бол байгалийн inducement хийж байдаг. Inducement-тэй ярилж бол бас тийм одоо магадлал өндөртэй байдаг. Гэтэ inducement-гүй байлаа ч гэсэн тэр арилж ажиллахгүй гэсэн үг ш. Энэ чинь одоо жишээ нь ажиллаж шүү дээ. Гэхдээ одоо арилжааны дүрм болгон өөр одоо та нар жишээ нь inducement заавал шаардахгүй арилжиж болно шүү дээ. Одоо би жишээ нь заавал inducement шаардаж арилждаг байлаа гэж бодлоо тэ. Тэнгүүт та нар одоо заавал наа чиг арилж хаалбгүй. Тэр арилжаанууд ч юм хангалттай явж болно. Тэгээ inducement гэхээр юу? Тэгэхээр энэ юун дээр зүүн дээр юу байгаад байт юм? Энэ төлбөр мөлбөртэй байна те. За тэгэхээр энэ 9 минут ч юм лээ. За дахиад нээч. За тэгэхээр inducement гэдэг бол одоо та нарт харах юм бол яг жишээ бол тайлбарлах шаардлагагүй шүү дээ. Яг энэ юугаар бол бодит амьдрал дээр л мэдмээр байгаа тий. Зүгээр та өөрийнхөө яасан жоохон бат маягтай л юм. Зөв. Тэгэхээр ингээд inducement бол ийм байж л. Одоо ингээд structure эвдэгдэн шүү дээ тий. Structure ингээд эвдэгдчихлээ. Тэнгүүд эндээс inducement гэдэг бол энэ double top ч байж болно. Double унжаага тохиол double top ч байж болно. Энэ нөхцөлд бол double bottom биш тий. Өсөж байгаа тохиолдолд өсөж байгаа inducement дээр бол энд бол double bottom liquidity үсчихсэн. Энийг л одоо inducement гэж нэрлэдэг байгаа байхгүй. Заавал double bottom ба хаалбаг зүгээр ганц хай одоо ганц ширхэг ловч байсан болно шүү дээ. Гол нь энэ эдгээр чи энэ бол энэ range чинь тодорхой liquidity чинь энэ сонирхлын цэгийг одоо хүчтэй болгож өгöd байгаа байхгүй. Тэгэхээр энэ дэр ханш break of structure үүсгчээд буцаж орж ирээд энэ сонирхлын цэг дээр ирэхэд энэ сонирхлын цэг үйлчлэх магадлал өндөр гэж ойлгож байгаа. За тэгэхээр inducement гэдгийг бол ерөөсөө л энэ liquidity гэж байна. Энэ бол ганц ловч байсан болно. Эсвэл энэ trend line хэлбэрээр үсцсэн ч гэж болно те. Тэнгүүтээ ингээд унаад өсөх ч юм уу те. Ийм олон янзаар хэлбэршдэг байгаа. Тэгэхээр багшаа ер нь одоо энэ Euro USD дээр бол том цаг дээр ч гэдэг юм нийт цаг дээр харах юм бол яг наа таны хэлээд байгаа inducement чинь явж байгаа юм болов би хараад байгаа байхгүй. За харъя. Том цаг дээр 4 цаг чинь ер нь бол тэр чигээр ингээд би бокслоод орчихсон юм. За нанаас зурж болно шүү дээ. Жигээ зурт юм бол. Наадах чинь annotate гэдэг нэг юм байдаг санагдав. Энэ annotate. Annotate гэдэг дээр үд оров. View option дээр тийм аа. За annotate болчлаа. За. Тэр чинь энэ биш. Би бол одоо ингээд биш биш. Яран 15 төрсөн тий. Одоо энэ чинээс миний сум заасан чинь харагдаж байна. Тий харагдаж байна. Энэ үү? Тийм. Яг над сум зааснаас жаах болоод ингээд энэ дөрвөлжин би үүсчихээд байгаа байхгүй. Ерөнхийдөө нааш бокс дотор л би орсон юм байна даа гэж би хараад байгаа. Тийм. Ер нь бол одоо ингээд
range хөдөлгөөнүүд үүсэж байгаа шүү дээ. Тий, range болохоор би Эдгээр чинь бол inducement гэж явах. Энэ range доторх inducement гэж явахгүй. Энэ range дотор байж чадахгүй байгаа шүү дээ. Одоо энэ харах юм бол энэ range дотор бол байж чадахгүй байхгүй. Range-с гадуурх байгаа. Тэгэхээр range доторх liquidity бол биш. Гэхдээ энэ бол external liquidity буюу одоо гаднах liquidity-нэд хамлалт үүсэж байгаа байхгүй. Одоо энэ дандаа гаднах liquidity хамлалтууд үүсэж байгаас гаднах liquidity хамаад унсан, гаднах liquidity хамаад өссөн тий. Гаднах liquidity хамаад өссөн. Тэгээ энэ liquidity хамлалтууд шүү дээ. Энд гаднах liquidity хамаад унсан тий. Энэ их одоо liquidity хамлалтууд ч бас хүчтэй орж ирнэ. Гол нь оролдоо хийхдээ яг оролдоо энэ liquidity-нд ингээд том цаг дээр харж байна. Гэхдээ яг оролдоо хийхдээ энэ range liquidity хардаг байхгүй. Эсвэл одоо range liquidity чи яг ярих юм бол бидний бас модельүүдийн нэг шүү дээ. Ингэж явчаад ингээд одоо энэ модель үүдэх шүү дээ. Ийм модель үүдэх шүү дээ. Тий. Нэг модель нь бол энэ үүдэх шүү дээ. Энэ liquidity хамаад энд бол break of structure үүсгэчихэд энд бол liquidity хамаад тэгээд өссөн байдаг шүү дээ. Тэгэнгүүт Тэнгүүт одоо энэ ч үү гэдэг ингээд ингэнгүүтээ энэ break of structure үүсгэнгүүт энд inducement байна шүү дээ. Тэнгүүд энэ доор ингээд сонирхлын цэг байлаа гэж бодоход энэ range дотор байна шүү дээ. Энэ break of structure хийхээс өмнөх loan энэ шүү дээ. Inducement болоод тэгээд энд бол сонирхлын цэг дээр ирээд одоо чинь өсөж шүү дээ. Ийм тохиолдлууд бол бас байна. Энийг бол яг оролт хийхдээ харддаг шүү. За тэгээд оролт заавал одоо оролт хийхдээ харна гэсэн үг шүү дээ. 4 цаг дээр ч харж болно. 4 цаг дээр харчаад 4 цаг дээр энэ range доторх liquidity хамлалт явагдаж байх юм бол бас одоо 15 минут дээр шилжихэд бол 15 минутаас арилжахад бол өндөр магадaltaй л арилж болох байхгүй. За одоо жишээ энэ шүү дээ. За энэ ингээд break of structure үүссэн шүү дээ. Тэгвэл энэ break of structures өмнөх энэ lob шүү дээ. Энэ range liquidity болсон бааз. Энэ range liquidity болсон бааз. Ийм маягтай. Энэ range дотор байгаа liquidity байхгүй. Энэ break of structure үүссэн энэ range дотор бааз. Тэгээд энэ range дотор байгаа энэ liquidity хамагдсны дараа ийм хүчтэй өсөлт орж ирсэн ба шүү дээ. Тэгэнгүүт хамагдаад тэгэнгүүтээ доор нь ямар сонирхлын энэ хамагдсны дараа доор нь ямар сонирхлын зэг байсан гэхээр энэ баланс байж ах жишээд тий. Энэ имбаланс байж ах жишээ. Тэгэхээр энэ имбаланс дээр ч юм уу энэ за тэгээд энэ order block-ын доор ч юм уу тий. Stop loss-ыг байршуулаад төгсөнд байлаа ч юм уу тий. Энэ ийм арилжаанд ч юм уу орох боломжтой байсан байхгүй. Энэ range liquidity-г ашиглаад. Гэхдээ энд бол илүү наривчлалтай л орно л доо. Тэр орвол та нар бол ингээ орсон ч болно. За тийм байна. Иймэрхүү маягтай юунууд таалагдж байна уу? Танарт ойлгож байна. Би саяны юу бол ойлгоцсон уу? Бас яг ойлгохгүй л байсан юм байна. Гэхдээ сая яг дахиад яриад ингээ ялсан ч айгу баттах маягтай зүгээр юм. Зөв. Yes гэнэ. Өөр асуулт байна. Би та нарт тэгээд тэр flow chart-ыг явуулна. Маргааш юм уу нөгөөдөр өөрөө хийгээд явуулчих. Тэгээд тэрэн дээр бол би яг юу харах ёстой тэр одоо зааварчилгааг одоо mind map гэж үүдэг шүү дээ. Яг тиймэрхүү хэлбэртэйгээр
явуулчихгоо та нар тэрийг одоо өөрсдөө юу болгож ч юм уу те. Тэгэхээр би бас нэг юуны одоо нэг сурагчтай одоо 3 сарын одоо ирэх авсан одоо сурагчтай 3 сар яг төгсгөлийн одоо сард нь юу өгье гэж бодоод байгаа байхгүй бэлэн болгоод. Одоо ном одоо яг сурах бичих шиг ном. Тэгэхээр яг тэр номоо дагаад одоо маш сайн арилж одоо номоо дагаад яг дүрмээрээ одоо арилжих боломжтой. Одоо яг ямар дүрм байж болох юм те. Тэр дүрмүүдийг яг баталгаа аваад яг ямар баталгаатай арилж чанд орох боломжтой юм те. Бүх одоо анхан шатны болон тэр үнцгийн шатны ойлголтуудыг бүгдийг багтаачихсан. Одоо ойлгомжтой. Тийм сурах бичиг маягийн зүйл өгье гэж бас бодоод байгаа шүү. За өөр асуулт байна уу залуусаа? Одоо ном бичиж болоо яг 3 дугаар сар дээр нь өгье гэж бодоод байгаа. Ер нь бол яг санаанууд олчихсан байгаа бичих яг надаа. Бичих одоо яг дээр юу зааж өгнө гэдэл өнгөө байдаг аппликейшн чи юу гэж яриадлаа. Юу FTM уу юу? Аппликейшн